Хэрхэн бол маань Нотой Морил намайг Заяа гэдэг Google Certified-ийнхаа хувьд өнөөдөр та бүхэндээ хэрхэн YouTube дээр 13 наснаас 18 насны хүүхэдтэй эцэг эхчүүд үзэж байгаа зүйл дээр нь хяналт тавьж болох талаар дэмэг хүрэхэд бэлэн болсон байна. Хэрвээ та бага насны хүүхэдтэй тэгээс 12 насны бол манай ихтэй part 1-ийг та бүхэн үзээрэй. Линкийн доор description дээр үлдээчихвэл баруун гар талын доош харсан жижигхэн гурвалжин дээр та бүхэн дараад үзээрэй гэж хүсмээр байна. Эхний part 1 дээр бид нар хүүхдүүдийг насанд нь зориулагдсан контентыг үзүүлэх нь маш чухал гэдэг талаар бол яригдсан. За part 2 дээр эцэг эхчүүдэд юу сануулж хэлмээр байгаа гэхээр 13 нас хүрсэн хүүхэд маань YouTube Kids-ийг бол татаж аваад контент үзэхгүй. Хүүхдүүд маань жирийн YouTube аппликейшнийг бол утаас, iPad, телевизээр татаад бол контентуудыг үзэх байгаа. Эхний эцэг эхчүүдийн анхаарах зүйл гэх юм бол та бүхэн өөрсдийнхөө имэйлээрээ YouTube руу орохгүй байх. Энэ маань ямар очтой вэ? Google таны өөрийн имэйлээр орчингоо таныг насанд хүрсэн байна гэд насанд хүрсэн контентуудыг хүүхдүүд маань гаргаж ирнэ. Энэ маань 13, 14 настай хүүхдүүд маань төдийлөн тохиромжтой биш гэдгийг бол эцэгчүүдэд хэлмээр байна. За тэгэхээр та бүхэн хүүхдүүдтэй насанд нь тохирсон Gmail-ийг эхлээд нэхнэ. Gmail-ийг хэрхэн яаж нээх, устгах сэргийх талаар та бүхэнд бас бичлэг хийжсэн бол тэр линкээ доор description дээр үлдээ чинь эцэгчүүд маань хэрэг хүсэх юм бол ороод үзээрэй гэж хүсмээр байна. Энэ зүйл маань 100% баталгаатай бол биш. Заримдаа YouTube дээр болохгүй бичлэгүүд бол орж ирдэг. Энэ зүйл дээр та бүхэн өнөөдөр анхааруулаа хэрхэн яаж энэ зүйлийг блоклох, эцэгчүүд хэрхэн яаж бас компьютераас хүүхдийнхаа YouTube суваг дээр хяналтуудыг тавьж болдог талаар та бүхэнд дэмэг хүргэх байгаа. Үүнтэй холбоотой асуух асуулгын чөлөөт YouTube сувгийн дээр асуугаараа манай альч платформ дээр та бүхэн хандаад эцэг эхчүүд маань бас энэ дээр гаргасан маш шинжлэх санаа оноо бах юм бидэртээс хуваалцаарай гэж та бүхэндээ хүсмээр байна. Ингээ хэдүүлээ хамтдаа дэмэргөө орцгой та бүхэн манай сувгийг subscribe дарж энэ хөө бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгад тараагаарай. Ингээд дэмэргөө орцгой. Түрүүнд та бүхэн энэ зүйлүүдийг тохируулахын тулд компьютернаас орох хэрэгтэй гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Яг одоо та бүхэн миний компьютерийн дэлгэцийг харж байна. Энэ зүйл дээр эхний таны хийж болох зүйл гэх юм бол өөрийнхөө аккаунт руугаа дээд хэсгээр дараад доод талын restriction mode гэдэг хэсгээр та бүхэн ороод энийгээ on гэдэг хэсгээр та бүхэн дарснараа энэ маань 100% бол яг болдоггүй. Заримдаа болохгүй зүйлүүд бол хайлтнаас шалтгаалаад ороод ирэх зүйлүүд байдаг. Гэхдээ энэ зүйл маань ихэнх үед бол хүүхдүүдийг бол хамгаалж яадаг байгаа. Энэ зүйлийг та нээж болно. Хоёр дахь зүйл гэх юм бол хэрвээ энэ дуунд танаа хүүхдүүдэд янз бүрийн үзүүлмээргүй ямар нэгэн бичлэг байгаа бол энийхээ 3 дээр нь дараад not interested, so don't recommend this channel гэсэн энэхүү хоёр сонголтыг та бүхэн хийснээрээ алгоритмаар энэ зүйлүүдийг танд дахиж гаргахгүй байдаг байгаа. Тэгсэн ч гэсэн хүүхдүүд маань болохгүй сувг руу өөртөө хайгаад YouTube-ийг үзээд идэг байгаа тий. За тэгхийн тулд та тэрхүү сувгийг тэр чигт нь блоклж болдог байгаа. Та бүхэн хүүхдүүдтэй ямар нэгэн YouTube сувгийг үзүүлмээргүй тэрийг блоклмоор байгаа бол эхлээ хэдүүлээ хамтдаа Chrome Web Store руу орох хэрэгцээтэй. За ороод хамгийн эхний хэсэг дээр нь та бүхэн хайлтан дээр нь YouTube Channel Blocker гэдгийг хайгаад энэхүү 3 сонголт гарч ирнэ. Энийг 2 дахьыг та бүхэн сонгоорой. 2 дахь сонгоод энэхүү сонголт та бүхэн дээр гарч ирнэ. За энийг Add Chrome гэж хэдүүлээ хамтдаа сонгоод Add Extension гэж дарснараа баруун гар дээд талд ороод ирнэ. Та бүхэн энэхүү extension-ыг Chrome дээр суулгасны дараад нь YouTube суваг дээр харах юм бол энэхүү X гэсэн зүйлүүд та бүхэн дээр гараад ирж байгаа. За энэ зүйлийг дарснараа сувг маань тэр жигтэй блоклуулж байгаа гэсэн үг байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн YouTube Kids болон YouTube суваг дээр эцэг эхчүүд хүүхдүүдтэй хандан хяналт тавьж болдог талаар дэмэг хүргэсэндээ түлийн таатай байна. Үүнтэй холбоотой асуух асуулт ах юм бол та бүхэн бичлэгийн доор чөлөөтэй асууж болох ба альч манай сошиал платформ нээлттэйгдээ та бүхэндээ хэлэхэд түлийн таатай байна. Цаашид юу сурмаар байгаа бас чөлөөтэй илэрхийлээрэй гэж та бүхэндээ хүсмээр байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.